Эрүүл нь эрч хүч нэмэн залуужуулна гоо сайхныг сэргээн талмай амьлаг. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ элэгсэг түмнийхээ эрүүлэнхийн бамбай болон үйл ажиллагаагаа явуулж буй талмай амьлаг нь 1999 онд нүдний эмгэгийн оншилгоо эмчилгээ мэс заслын гоо сайхны чиглэлээр байгуулагдсан төвтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш оншилгоо эмчилгээний арга барил, техник тоног төхөөрөмж болон эмч мэрэгжилтнүүдийнхээ чадвар туршлагыг нэмэгдүүлэн жилээс жилд өргөжин тэлсээр талмай амьлагын хамт олон өргөсөн тангарахтай үнэнчээр зүтгэж нийгмийн үүргээ ухамсарлан олон чиглэлийг зорилттой болгон ажиллаж байна. Зүү төөнүүр бүтэн биеийн бариа, хөл тавхаан бариа, эрүүлжүүлэх ядаргаа, стресс тайлах, эмчилгээний бариа болон арцэг нурууны бариа засал хийн. Мөн өндөр давтамжтай улаан туяаны чулуун шалга аппаратаар эрүүлжүүлж энерги сэргээх эмчилгээг танд санал болгож байна. Эмчилгээ бис засал гоо сайхны чиглэлээр байгуулагдсан төвтэй. Үүсгэн байгуулагдсан цагаас оншилгоо эмчилгээний арга барил, техник тоног төхөөрөмж болгоод эмч мэрэгжилтнүүдийнхээ чадвар туршлагыг нэмэгдүүлэн жилээс жилд өргөжин тэлсээр. Энэ эмнэлэг дээр 2 нүд 5 сарангүй ирээд аваа боллоо. Талимаар эмнэлэгтээ баярлаа. Хамт олонд нэг сайхан хамт олонтой юм байна. Хоол унд сайтай юм байна. Одоо талмай амьлгын нүдний эмгийн оншилгоо эмчилгээ, дотор мэдрэл, уламжлалт ангаах ухаан, пиццэг эмчилгээ нөхөн сэргийх, гоо сайхны мэс ажилбарууд эмчилгээ, лабораторийн шинжилгээ, биотехнологийн өсний уналт зэрэг эмчилгээг чиглэлээ болгон олон улсын жижиг дээдсэн багаж тоног төхөөрөмж, чадварлаг баг хамт олонны хичээл зүтгэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хөгтөрлийн юмнууд уламжлалт аргууд хэрэгжилж байна. Зүү тавьж байна, төөн байна. Төөн нь болохоор янз бүрийн төөнүүд Монгол төөн байна, шовгон төөн, аман цахилгаан төөнтөөч авсарч хийж байгаа зүү эмчилгээ. Тэгээ мөн бариа засал, пиццэг эмчилгээ. Пиццэг эмчилгээнд дэр болохоор яг тоног төхөөрөмжүүд дээрээ пиццэг эмчилгээ хийж байгаа. Амийн эмчилгээтэй авсарч хийж байгаа. Энэ нь болохоор бүрдүүлэлттэй хүмүүс ихсэх ийм эмчилгээ хийх хэрэг сэтгэл хангамжтай. Ялангуяа хөгсчүүл одоо хийх гэсэн аривдсан юм хөгсчүүд бол зүү тавиад тэгээ араас нь төөн Монгол төөн энэ хийхэд бол их үр дүнтэй байдаг. Тэрүүндээ манайхаас эмчлэгдээд гарч байгаа хүмүүсээс их сэтгэл хангамжтай байдаг. Эмнэлгийн хамт олон өөрчлөлөгч бүрийн өвчин завуурыг илгэсэг дотноор онцлон эмчилж, өвчнийг бүрэн эмчлэн илаашуулахын төлөө тухайн өвчтний баримтлах дэглэм, хооллолт, эм бэлтгэлийг нарийн чанд зааж зөвлөдөг. Энэхүү чин сэтгэлээсээ гүйцэтгэх ажлыг нь үйлчлүүлэгч нар нь үнэлэн сайшааж, жил бүр тогтмол талмай эмнэлгийг зорин эмчлүүлж байна. Энэ эмнэлэг ер нь төрөл бүрийн одоо шарлага, бом богуулгуур, бүх төрлийн эмчилгээ хийдэг. Энэ эмнэлгийн хамт олон бол их найрсаг, эвсэг, сайхан одоо харьцаатай миний сэтгэлд их таалагдж байгаа. Энээс өмнө би одоо 6 сард бас ирж эмчлүүлж исэн болохоор энэ удаадан одоо дахиж ирж эмчилгээгээ одоо бие сэтгэл одоо бие эрүүлжүүлэх гэж ингэж дахиж эмчлүүлж байгаа юм аа. Эмнэлгийн чадварлаг оюунлаг энэрэнгүй эмч мэрэгжилтнүүд нь эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зарчмыг баримтлан эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал харьяалал харгалзахгүй төрөө шурхаа найдвартай үзүүлэн эрүүлэнхийн манаанд бат зогсож байна.